Шинэ өглөө эхэллээ. Их хотын шинэ амьдрал. Үйлдвэрийн дамжлагаас та биднийг зорж тун удахгүй талах, сүв, мах, хүнсний бүтээгдэхүүнүүд зарин ирнэ. Энэ дунд ус вэ? Усыг савлаж хүний хэрэглээнд бидэнд нийлүүлдэг ийм хэрэглээ байгаагүй. Тийм үнцэнч байгаагүй. Усыг яагаад үнцэнтэй болгосон бэ? Бас яагаад савлсан бэ? гэж асуул та бүхэн янз бүрийн хариу хэлэх байх. Тэгвэл одоо усны үн цэнийн тухай өөр нэгэн асуудал дээр тогтож ярилцъя. Манай гариг дэлхийн 3/2 нь ус. Нийт гадаргын талаас илүү хувьд ус байгаач далайн ус маш их эрдэстэй давслаг тул хүнсэнд хэрэгэлдэггүй. Тэгэхээр умдны усны хэрэглээ нь их, нөөц нь бага хэрэг. Хүн хоногт биеийн жингийн 1 кг тутамдаа 40 мл ус хэрэглэх ёстой. Дэлхий дээр 7 тэрбум хүн амьдарч байна. Ус бол хүн амьтны тасралтгүй хэрэгцээ. Сүүлийн 50 жилд дэлхийн хүн амын 3/2 нь хот суурин газар амьдрах болжээ. Хотын амьдрал усыг хов сорж юу ч үгүй шавхдаг ёроолгүй сав юм. Жишээлбэл манай улсын нийслэл Улаанбаатар хотод орон сууцнд амьдардаг нэг хүн 2011 онд 204 литрийг, харин гэр хорооллынхныг 8 литр ус хэрэглэдэг гэж дүгнж байсан байна. Манайх шиг усны нөөц багтай улсад усны энэ хэрэглээ түгшүүрт харанга дэлтгэхээр тоо. Одоо хаа сайгүй орон сууцчиж өндөр офис сүндэрлэн энд тэндгүй зоог ресторануудын сүлжээ ихээр нэмэгдэж байгаа нь усыг бас л ховх сорох шалтгаан болжээ. Ер нь нөөц айгүй багтаж байгаа хэл гэж ойлгодгийг. Гэтэ яг юу хэмжээ мэдэхгүй байна. Мэдээл маш бага штэ. Мэдээл ер нь байхгүй дээ. Хүмүүс илүү хүртээлтэй болгож өгөх хэрэгтэй. Ахуй амьдралын дээр их үүсвэрт жоохон хайн ханддаг юм шиг санагддаг юм. Ер нь бол хөгжил дагаад бас эрсдэл маш их гарч байгаа. Нөгөө нойлынхаа усыг цэвэр усаар татдаг. Бас машина үрэл цэвэр усаар угаадаг гэж яриад байгаа штэ. Сүүлийн 10 хэдэн жил бол их багассан штэ. Усны хэрэглээг зөв зохистой болгоход ард иргэдийн боловсрал, мэдлэг, мэдээлэлд онцгой анхаарах хэрэгтэй. Албан газруудад ультра тохиоллын мэдрэмтгий самбар бүхий цоргуурыг ашиглаж болно. Орон сууцны айлууд бүгд тоолууртай байх хэрэгтэй. Тусгай савнд ус хоримтлуулан хэрглэж, гоожуулж хэргэлдгийг багасгаж болно. Мөн чийгтэй цаасан алчуур хэрглэж болдог гэд ярил олон арга зам бий. Энэ бүгд мэдээллийн хэрэгслээр хүрэхдээ бас усаа гамны гэсэн санамж үгтэй очдог байж болох юм. За, манай байгууллага бол Улаанбаатар хотын иргэдийг 4 их усүрээс усаар хангаж хоногтой бол 150-аас 170 мянган шм куб усыг бол Улаанбаатар хотын иргэдтэй бол түгээж байгаа. 4340 орчим хэрэглэгчтэй гэрээтэйгээр ажилладаг. За, дээр хэрэглэгчд маань бол 100% одоо усныг бол тоолуураар тооцож төлбөрийн хэрэгсэл болгож ажиллаж байгаа. Анх бол 1995 оны Монгол Улсын засгийн газрын 67 дугаар тогтоол гарсны дагуу 97 оноос анх хэрэгжүүлж үе шаттайгаар тоолууржуулах ажлыг зохион байгуулж ажилласнаар одоо 2009 он гэхэд бол бүх нийт хэрэглэгчтэй бол бүрэн тоолууржуулсан байдаг. Хот суурин газар руу төвлөрсөн нүүдэл шингэрсэнгүй, харин ч нэмэгдлээ. Үүнд тулгуурласан хөгжил улам бүр лавширчээ. Энэ урсгалыг тогтоон барих механизм манайд гүйцэд боловсрогдоогүй тул өдөөгийн хүмүүс нүүсээр л байгаа. Хүмүүс хэд төвлөрөх нь усны нөөцөд хүндрэл үүсгэдэг. Монгол улсын төр усныхаа бодлогыг тодорхойлсон. Энэ бол хүн амын өсвөлт, усны хэрэглээ, улс орны хөгжил, үйлдвэржилт, байгаль экологийн асуудал ба усны нөөц. За мөн хууль эрх зүйн зохицуулт гээд олон асуудал багтаасан цогц бодлогын асуудал юм. Усны асуудал дэлхийн хамгийн тулгымцсан асуудлуудын нэг болоод байгаа. Дэлхийн эдийн засгийн чуулга улс жил болгон
дэлхийн хамгийн их эрсдэл бүхий асуудлуудыг эренбэлж гаргадаг. Одоо топ риск репорт гэдээ гаргадаг л да. Тэгээд тэр хамгийн эренбээр хамгийн их эрсдэл дагуулж болох үедээ асуудлуудаар усны асуудал, усны аюулгүй байдал, усны нөөцийн асуудал 3 дахь жилээ дараалаад орж байгаа. Хүнсний хэрэглээ нэмж байгаа. Үйлдвэржилт явж байгаа учраас эрчим хүчний тэгээ үйлдвэрлэл ч гэсэн бас усыг маш хэрэглэдэг. Хөдөө аж ахуй бол нийт одоо үйлдвэрлэл хэрэгж байгаа усны бараг 85% хэрэглэдэг юм байна л да. Тэгэхээр нөгөө хүнс хэрэг болохоор чинь усны хэрэглээ нэмэгдэнэ. Тэгээд нөгөө 85% жишээл усны хэрэглээ хөдөө аж ахуйд явдаг гэхлээр чинь бас ойлгомжтой болж байна. Тэгэхээр жишээл байгаль орчны асуудал, усны асуудал гэхлээр хэрэглээгээ их зөө зохистой болгоо. Яг бол жишээлбэл нийт одоо үйлдвэрлэж байгаа хүнсний 3/1 нь анх үйлдвэрлэж байгаа тэр одоо тарьж байгаа тариалтаас ахуулаад дэлгүүрт очиод хүнд ресторан ороод хүн идж байгаа хүртлээр бол 3/1 нь байхгүй болдог гэж байна. Байхгүй гэдэг нь хаягдл болдог. Тэгэхээр дэлхийн нийтээр усны асуудал бол үнэхээр тулгымцсан асуудлуудын нэг болоод байгаа. Дэлхийн 145 оронд усны асуудал төр засгийн толгой өвтгсөн асуудал хэвээр байна. Нөөцийн хэмжээгээр манай улс бага нөөцтэй буюу дээрх 145 орны жагсаалтад доороосоо 23-т орно. Тодорхой хэлбэл багавтар нөөцтэй тооцогддог 60 орны нэг нь юм. Гэтэл хот суурин газрын амьдралд улам бүр шигдэн орсон бид олон төрлийн усны хэрэгцээтэй болж багавтар нөөцөө тооцоогүй дураар самардаг болж манай орны гол мөрний ус бүгд гадагшаа урсан гардаг. Нуур цөөрмийн ус нь байгалийн гадаргууны өөрчлөлт болон цаг уурын хувирал, хүний хүчин зүйлээс болж дундрах нь бүхэл ширгэх замдаа нэгэнд орцгооч. Ойролцоогоор нэг одоо аяг тав угаах, тэгээ нүүр гар угаах тэгээд хэрэглээний ус тэгээд 50-60 мөрл 50-60 литр. Өөрийн саваараа ус авахд нэг 4 хамт юм да. Хэрэг усанд ороод юм энэ төр угаах юм бол тэрнээс илүү хэрэглэн шүү дээ. Өөрийнхөө хувьд л бол би нэг 10 литр дотроо бол ус хэрэглэн дээ. Гэр бүлийн бүхшин үлдээл баг цааны 50-60-д баг 3 дахь өөрчлөлт юм уу? Ер нь бол барагцаагаа хэлэхээр бол литр хэмжээр нь бол хэлж мэдэхгүй шүү дээ. Би яг тэгж нэг бодож үзээгүй л дээ. Яг өдөрт яг ганцхан миний хэрэглээг бол дунджаар бол 10-аас 13-4 литр ус хэрэглэж байгаа та. Гэр бүлийн хувьд гэхээр одоо нэгжээрээ би 15-аас 20 гэхээр манай гэр бүлийн гишүүн бол одоо гуруулаа. Тэгэхээр тэгэл ойлгомжтой. Манай нийт хүн амын 30.5% нь төвлөрсөн системээс 35.8% нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс 24.6 нь ус түгээх байр худагаас харин 9.1 нь булаг шандаас гол горхноос ус авдаг гэсэн судалгаа гарчээ. Тэгвэл хот хөдөөд энэ хэрэглээний харьцаа газар бүр өөр байгааг бид харлаа. Ерөнхийдөө бол судалгааны дүнд усны хэрэглээ зогсолтгүй нэмэгдэж байгааг харуулсаар байгаа юм. Манай хол өдөрт нэг одоо цаа хоолндоо бол нэг 10 литр ус орчим хэрэглэж байна. А юм угаах юм бол нэг 20-30 литр орчим ус хэрэглэдэг л байл. Суманд бол яг хөрөнгө оруулалтаар жилд 1-2 заримдаа 3 өрөмд бол ходог гаргаж өгч байгаа. Мал усундаа бол одоо бог мал бол 3 литр ус 107 малтай айл байна гэхэд ч бол 50 литр өдөрт 4 литр ус ууна гэдэг нь бол тооцоолол гардаг л да. Ус бол та бидний амьдралын цаг минут тутмын хэрэглээ. Харин айл өрхийн хүрээнээс хальж ярил энэ их хотчиж байгаа амьдралд эцэс төгсгөлгүй үргэлжлэх үйлдвэр худалдаа бизнесийн салбар руу орвол усны хэрэглээний асуудал бүрл нэмэгдэж яригдана. Усыг ариг гамтай зөв зохистой хэрэглэх шаардлага манай нийгмийн төдийгүй дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болжээ. Энэ л үед цаашид яах вэ гэдэг нь оюун ухаанд эрдэмт хүмүүн та бидний толгойн өвчин учир шат шатандаа ярилцаж санал бодлоо нэгтгэх шаардлагатай байгаа юм. Усыг бид хэрэглэж чаддаг, харин арилж чаддаг уу? Ариг гамтай хэрэглээ гэж юу хэлээд байна вэ гэхтэл толгойд олон бодол төрдөгч хамгийн зөв үр ашигтайг нь тэр бүр хэлж мэддэггүй.
нийслэл Улаанбаатар хотын шинээр баригдж байгаа орон сууцны хороололд 4-6 амбултай айл гэж бодоход улсанд онгоцонд орох уу, ваанд орох, шүршүүрт ороход нэлээд өөр тооцоо гарна. Ийм айлуудад 4 түүнээс дээш усны цоргуур ногдож байна. Харин сүүлийн жилүүдэд орон сууцныхан маань тоолуур тавьсан учраас усны хэрэглээ нь бага гарч байгаа. Хэрвээ ийм байдлаар цааш явах юм бол дэмжүүштэй цаашаалтай сайн хэрэг юм аа. Оюутан залуучууд буужигндаг хөл ихтэй энэ гудамж ингээд 150 м орчимд нь 15-аас дээш цайны газар, кафе, хоол, рестораны газрууд байна. Өдийн цайны цагаар болон ороохондоо үнэхээр хүний хөл дарагдаж ачааллахтай ажилладаг. Хоол цай хийхээс авахуулаад аяг шинэг угаана гэдээ бүгд л ус сэргийлж байгаа. Тэгэхээр энэ бүгдийн усны хэрэглээг тэр байтугай ийм газрууд Улаанбаатарт хичнээн байгаа болох юм бол бүр их тоо хэлэх баха. Хүний биеийн 70% нь ус. Усгүйгээр бидний амьдрал зогсно. Та бид бие өчүүхэн төдий тавгүйдэхэд эмнэлэг барааддаг. Гэтэл газрын хөрс эвдэрч гол горхны айс ав хатан энд тэндгүй цөлжиж хатахад хий дэмийл халаглаад л мартдаг. Амьдрал тэтгэгч ус болон газар хөрснийхөө гадаргыг онгичин сэндийчиж усны нөөцийн хэвлийг сүйтгэж байгаадаа бид яагаад тэгтлээ эмзэглэхгүй явна вэ? Ус үнэхээр шавхагдшгүй баялаг гэж юу? Хүн ам улам бүр өссөөр байна. Тэр чинээгээр усны хэрэглээ нэмэгдэнэ. Тэгэхээр хүн бүр өөрийн хэрэглээний усандаа хяналт тавьж аргилах тухай бодохгүй бол олны олон цэн гэдэг шиг бидний хайр гамгүй хэрэглээ нийлсээр далайн чинээ ус хий дэмий үргдэж шавхагдах үедээ. Автомашин угааж цэвэрлэх үйлчилгээ дэлхийн айлч улс оронд бий. Манай нийслэл хотод тун богино хугацаанд гарсан өөрчлөлт нь энэ байлаа. Одоо айлбар хүн болгон автомашинтай болсон. Үүнийг дагаад автомашины угаалгын бизнес цэцгэлсэн байна. Автомашиныг усаар угаах уу, уураар угаах уу, хураал цэвэрлэгээнүүд хийх үү? Аль алинд нь ус хэрэгтэй. Ингээр усны асуудал бас дахиад л гарч ирж байна. Нийслэл хотод 170 гаруй мянган автомашин байгаа. Энэ тоо нэмэгдсээр байх бах. Харин угаалгын газар албан ёсоор бүртгэлтэй нь 40 байгаач хуваарай машин угаагчдыг нэмбэл бүр олон тоо гарна. Тэд 100 литрийн бочкитэй усыг өдөрт 2-оос 3-аар тогтохгүй хэрэглэдэг. Хамгийн нэн тэргүүнд шийдэх ёстой асуудал бол энэ. Энэ гэдэг нь юу хэлж байгаа нэхээр хууль тогтоомж эрх зүйн таатай орчныг бид нар бий болгох хэрэгтэй. Өнөөдөр бол яг үндсэндээ ерөнхий хит олон том хуулиуд яваад. Тэр илүү нарийн, илүү техникчсэн, тэрэн дэхтэй хэмнэлттэй ийм хуулиудыг бид бий болгоно. За тэгэхээр өнгөрсөн 2012-13 онд бол усыг хэмнэх, хэмнэлтэд ашиглах, усыг үнэтэй байлгах, үн цэнтэй байлгах эрх зүйн орчныг бол бид бүрдүүлж чадсан. За энэ юу хэлж байгаа нэхээр усны төлбөрийг бол 2012 оноос өмнө мөрдөжсэнээс 3-аас 10 дахин нэмэгдүүлсэн байна. Тэгэхээр нөгөө хар ус үнгүү гэдэг нэг юм гудамжны яриа бол өөр ор үндэсгүй зүйлээ. Ус бол үн цэнтэй байх ёстой гэдэг зүйл. Дараагийн төлбөрийн асуудал юуг харуулж байгаа нэхээр хэмнээд байх юм бол бага төлбөр төлнө. Хэмнэхгүй байх юм бол өндөр төлбөр төлнө гэдэг эдийн засгийн өгшөөрөг болж гисэн. Усны хэрэглээгүй үнэхээр үйлдвэрийг олоход бол бэрхтээ юм. Ялангуяа орчин үед. Гэхдээ манай үйлдвэрүүд өнгөрсөн үетэй харьцуулахад хэрэглэгдэхгүй болсон саарл усыг эргүүлээд ургамал тарьдаг. Тариалангийн талбай газрын хөрсний чийгшилд 2 дахь түүхийн хэлбэрээр угаалга болон бусад зүйлд ашиглаж болох ийм шинэ хандлагууд гарч ирж байгаа. Шинэ менежмент гэсэн. Энэ бүхэн хэдийд бий болох вэ гэхээр хэрэглээ, байгаль орчин, зөв менежмент, дэж хууль, эрх зүйн орчин зөв бөгөөд сайжирснаар
ийм боломжууд нэгж байгаа. Манайд ийм хангалттай олон жишээ дурдж болохоор шин дэвшлэлтэй сайн үйл дуурайлууд бол олон байна. Орчин үеийн шин технологитой үйлдвэрүүд энэ замаар хаягдал болж байсан усаа эргүүлж өөр хэрэгтэй зүйл ашиглаж байгаа бас сайхан жишээнүүд бас байгаамаа. Одоо та бидний харж байгаа энэ үйлдвэр маань нэг машин нь цагт 40-оос 90 мөн түүнчлэн 120 куб метр хүртэл усыг хаягдлаас нь ялгаж усын үйлдвэртэй буцаан эргэлдүүлж ашигладаг давуу талтай. Манай MCS Coca-Cola компани 2010 онд өөрсдийн хөрөнгөөр бохир ус цэвэршүүлэх байгууламжаа барьсан бөгөөд энэ нь хоногт 1000-аас 1200 тонн үйлдвэрлэлийн бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтай юм аа. За манай ус бэлтгэлийн албаны хувьд одоо орчин үеийн шинэлэг технологи болох эсрэг осмосын төхөөрөмжийг ашигладаг байгаа. Энэ төхөөрөмжөөрөө бид нар ус боловсруулад цэглэгээ станцынхаа уур усны гадаа дотоод алдагдгийг одоо нөхөх чанарын шаардлага хангасан тэжээлийн усыг бид нар хангаж ажилладаг байгаа. Боловсруулах ус маань одоо нийт 75%, хаягдал ус маань одоо 25% хаягддаг байгаа. Бид энэ онд өөрсдийн хүчин чадлаа өргөтгөн хоногт 2000 хүртэлх үйлдвэрлэлийн бохир усыг цэвэршүүлэх хүчин чадалтай MBR технологиг үйлдвэрлэлдээ хэрэгжүүлэхээр бэлтгэж байна. Одоо хамгийн сүүлд хүлээгдэж байгаа зүйл бол саарл усны стандарт гэдэг юм бид бүрдүүлэх хэрэгтэй. Энэ стандарт байж аж барилгын компаниуд аж ахуйн нэгж байгууллагууд ямар стандартын дагуу юу бид хийх ёстой вэ гэдгийг тодорхой болж гисэн. Тэгэхээр энэ бол энэ ондоо хөтлөгдөд мөрдөгдөг ёстой. Та бидний харж байгаа энэ усан сан бол нэг нь 28,000 куб метр усны багтаамжтай. Тэгээд бид манайд бол 2 байгаа. Нийтдээ 56,000 куб метр усыг хадгалах зорилттой. Энэ MBR технологиг ашигласнаар бид цэвэршүүлсэн усаа загас амьдрах хэмжээнд хүртэл цэвэршүүлэх бөгөөд гаргасан усаараа зөвлөг өөрсдийн ногоон байгууламжаа услах машин тоног төхөөрөмжөө угаахад хэрэглэхээс гадна нийслэлийн ногоон байгууламж зам талбайг услахад өгөхөөр төлөвлөж байна. Бид бол нөгөө нөөцийн хувьд бол хязгаарлагдмал нөөцтэй улс байгаад байгаа. Боломжоор. За энэ хамгийн том жишээ бол Улаанбаатар хот. Улаанбаатар хот 1986 онд усныхаа нөөцийг тогтоолгосон. За 86 оноос хойш 28 жилийн хугацаанд энэ усны нөөцийг дахин үнэлэх ёстой. Гэтэл тэр үед бол 500-аас 700 мянган хүн амьдрна гэж тооцсон төлөвлөлттэй. Өнөөдөр бол бас сая 100 орчим. Тэгэхээр хэрэглээ өсөд байдаг байгаа нөөц мэн тэрийг хангаж хүрэхгүй болдог. Энэ бол усны нөөцийн хомсдол гэдэг зүйл рүү хөтлөж байна. Хээр талаас авж байгаа гүний худгууд маань одоо зогсолттой нөөцөнд байж байгаа. Энэ юмнууд маань сангууд маань дүүрэн тэгээд одоо ашиглалтай худагаа ингээд нөөцөнд байлгаж байна гэдэг маань бол одоо хаягдлыг ус хүлээлгэх үйлдвэрийн одоо гол зорилго маань биелж байна гэж миний хувьд үзэж байна. Тэгэхээр биднэрт бол усны нөөцийг нэмэгдүүлэх шинэ их үүсвэр. За шинэ их үүсвэрт юу хэлж байгаа нөхөр бид бол нөгөө нөхөн сэргээгдэх нь хурдан байдаг, илбэг байдаг, гадаргын усыг хоримтлуулах ажил байна. Энэ бол том ажил болох ёстой. Бүтээн байгуулалт болох ёстой. Чандман эрдэнэ болсон ус манай гариг дэлхий дээрх амьдралыг тэжээгч тэтгэгч юм. Ус гүйдвэл дэлхий дээрх амьд байгаль, амьтан, хүн төрлөختөн бүгд юутай хээтэйгээ мөхнө. Бидний амьдралын сайн сайхан үргэлжлэл усны нөөцөөс шууд хамааралтай байсаар байх уу. Усыг ариг гамтай, зөв зохистой хэрэглэж чадвал бид аз жаргалтай энх тунх амьдрах учиртай. Ус нь уур болж, уур нь эргээд ус болдог орчлонгийн гайхамшиг та биднийг хэдэн үеэр нь тэжээн тэтгэв. Тэгэхээр та бид усыг амин зүрхэндээ хайрлаж, түүний өв нөөцийг оюун сэтгэлээрээ хямгадах ёстой. Хэрэглэх ухааныг нь зөв болж, өдөрт нь зохицуулж чадвал эрдэнэт ус шавхагдах баялаг бас ч гэж биш. Гагцхүү та бид хэрэгцээг нь зөв зохистой удирдах чадвал амьдрал улам бүр дэвжсээр байх болно.